Манлын хашаа шиг сайхан хотлоод авсан байж тээ бүр хашаага бариад. Тэ энэ бас их ажилттай энийгээрээ ингэж барьчингуудаа туулаанаас хамгаална гэдэг аюул шүү дээ. Тосын доогуур нь тор татсан. Туулаа муу шийдэл чинь ингээд дээдлээс нь тайраад идэв юм лээ. Тэгт юм байна. Туулаа ихтэй болчихгоо. Тэгэл би ч одоо энийг энэ 35 мод байгаа байхгүй. Эний 5 дургаагүй. 30 мод нургацсан. Яагаад ингэ мод тарих бас юм санаа ав? Гэхдээ яг энийг бас булаг шүүрдэг юм. Бас тэгээд бас эн чинь би өөрөө бас хангаад өссөн болохоор энэ дотороо бас нэг сайхан модон ширээ засчаа сүүдэртэн сууж байвал бас гоё ч юм уу санагдаад. Таныг одоо яхад ийм өвс байсан уу юм аа? Баахгүй энэ өвс нь бүр их өндөр урагчраад хөлд орооцолдоод одоо энэ жил хадах гэж байна. Бараг хадлангаа бараг ингэ авчих юм биш. Энэ өстө мангар өндөр шүү дээ. Тэр ингээ хөлд орооцолдод явж болдог байхгүй. Дээш явдаг. Найрын шигүү юм. Тэ энэ өвдөг гарan энэ мод чи өөр хэмтийн энэ өвсөн дотор болоод болохоос хан энийг хадах гэж энэ орой тэгээд их олон төрлийн ургамал ургасан ба шүү дээ. Тэ энэ бүр төрөл бүр энийг хараа. Бүр энэ рүүгээ тэр юу ургаад байгаа шүү дээ. Энэ бүр хангаарах иймэрхүү болчихдөг юм уу? Ургамлнуудаас бас нөлөө өөр мал оруулахгүй ингээ хашаад байгаа. Ингээ урагчдаг юм билээ. Энэ ургамал энэ дээрс байсан. За. Тэгсэн чи одоо дээрс биш шийдвэр болчиход байгаа шүү дээ. Дээрс байсан юм уу? Тэ? Одоо энэ гадаа байгаа шиг. Гадаа байгаа шиг. Тэгээ хашаад ингэ ингээ. Хашаад ихлэнгүүд ингээд урах. Жинхэнэ дээрс орж байгаа юм шүү. Өөрийг санал Энэ арай одоо би зөв ингээ харахад энэ яг энэ хашааны эргэн тойронд бол яг ийм өвс ургамлууд байхгүй. Байхгүй. Ингээд дэрснүүд байж тий. Тэгэхэд та ингээ хашаад ирэнгуут чинь ийм болчих гээд. олон төрлийн ургамал гараад ирчихсэн. 5 салаа маш их ургасан. 5 салаа маш их ургасан. 5 салаа малаа гэдэг өшөө олон ургаж. Энд тэгэхээр ингээ жоохон хашаа ингээд явал бас энэ чинь нэг хадлангаа баг ингээд авчих. Бүр томоор нь хашуул. Тий. Бүр томоор нь хашуул бүр бас болмоор идэх. Энэ өвс хэр урт хугацаанд ургасан эднэр. Энэ жилд нь хадаад л үү. Жилд нь үү? Тий, энэ тэгээ энэ жил их л байгаа шүү. Тэгвэл багийн дарагч бас энийг газарт нь бас ингээд нэг энийг барыг жоох юм хадлангийн юм хашчвал бас энэ олон төрлийн ургамал ургаад ирвэл шивтэй юмнууд ургаад. Харин тий. Аа? Яг энэ дэр мал гიშгдгүүл болохоос бол энэ чи би одоо ингээд хаддтыг. Дотгыг нь хадаад авчдаг. Одоо энэ аралтай тий. Сүд өвс шиг юм ургасан байна наараа. Сүд өвс юм өвс шүү дээ тийм өгөө юм бол ингээ ургаад байдаг юм лээ. Энэ ашигтай 6 жил болж байгаа. 6 жил болохтой тэгэл би энэ доторх энэ намартал нэг өөрхөн ишиг ургаморгонд идэр тавиад өгчгөр өвс хангалттай. Хаврын цагт идэр бол дайж өгөх. 2 3 өдөр ёор дайж өгөө. Мугаар хадуураад хаддаг юм л да. Тэгээ миний модныг олигтой дээш явдаггүй. Жилдээ 25 сая яваад нэг гэж уул нь 50 го яваад байдаг. Тэгээ ийм хүм модл ацаар тарьсан юм л да. Энэ ч одоо тэгээд одоо нэг 3 жил болж байгаа мод шүү дээ энэ. Одоо эднэр тэгэл ийм л болоод байна. За тэгээд удахгүй ширээ сандлаа тавиад модныхаа сүйдээ суух юм байна. Тэр хэд 6 жил болчихж байгаа. Оол ингээд вэлээ мод тарьсан байсан байхгүй. Тэгээд зарим нь өгөхээр нь солиод. Одоо ингээд ийш жимсний мод ингээд дотор нь тарих гэж. Тэгээд жимсээ аваад. Жимсээ яг нэг хүүхдүүд бас идэж явах нь уугаад л тэгээ байж хат нэгэнтэл юм. Энэ тэгээ услага хийгээд ангууд юм юу ясч юм. Услага хийсэн үү та? Энийг би намар одоо ингээд 11 сарын газар хараа хөлдгөөс өмнө нэг сар авсалт. Тэгээ хайчдаг. Тэгээ хайчингууд байгалахаа явгаар өөрөө. Тэр чинь тэгээ би авар 6 сард авслаа шүү дээ. Ааха. 6 сард мэдгүй энэ хүүхдүүд идэр бол бараг 7 хоногт энэ бас услага нь ихтэй ч байж байгаа. 7 хоногт идэр 2 моёр идэр усалчаад байгаа. Ер нь бол усалгаа их чухал та ажиллагаа. Тэгээд л 7 сар гарангуул хайчдаг шүү дээ. Танай баг дээр одоо энийг өөр нь жоох хэрэгжүүл зүгээр шүү. Бодит одоо хэрэгжүүлээд гаргаад ирсэн хүн байна шүү дээ. Гэрээнд одоо бөөрнөөс нэг жоох томхон ингээд сайхан гэрээ бүршиг тойруулаад тэгээд энд одоо яг юуг харагдаж байна гэхээр ургаж байна. Ургахтаа жилийн хугацаанд гаргаад ирж байна. Гэхдээ энэ дээр олон төрлийн ургамал ургаж байна. Энд бол одоо яг ингээ бодит байдал дээр бол ингээ байж байна. Эргээд ингээд хэдүүлээ ингээд гаднах талын ингээд ургамлыг харахаар ч нэг 2 3 төрлийн ургамлууд харагдаад байна шүү дээ. Тэгээд энэ хашийн дотор юм байна.
Тэгэхээр ер нь яг энэ авч одоо яг танаа газар нутаг хаварж байгаа юу өвлж байгаа газар яг энэ хэсэг Хаварждаг. хаварждаг газар уу. Нэг ийм хашаанууд бас ингээд жоохон томхон бар ингээд явах юм бол эх жил бол ингээд бар дараа жил ингээд явах юм бол ингээд ургаалах юм байна. Жил урагч чинь үү те. Ингээд хасчих юм бол мард би одоо ингээд бодож байгаа юм бас. Бүр энэ дэрсүүдийг бүр ингээд бас хасчих 100 мал идээд байна. Том тэгээд дотор нь ишгтэй ямаануудыг хийгээд орхиж байна. Ядаж мал төлөх үед одоо Тэгээ мал төлөх хэрэгтэй байхгүй юу? найр хураг шин ч одоо өвдөг өвсчин бас нөгөө бас Тэгээ одоо энэ нарийн нарийн ширхтээ өвсдөг шүү дээ те. Энийг бас хэрэгжүүлээш. Бодит одоо тэгээд одоо энд хүн байж штэ баг багшлаад явах хүн штэ баг. Йоо багшлахад яг өөрийг хар бараа гэчээд яасан штэ. Дургуйч болдгийм байна гэдгийг Тэ болдгийн байна л гэдэг. Болдгийн мэр гэдэг бас харуулчлаа. Дээр нь бас давхар аваад ингээ модо тариад явбал бас энэ байгаль хангаад ямар ашигтай явах вэ? Бас өндөр урагчл гоё идэлтэй бас Тий. Гэхдээ яг одоо тэгээд 50 жилийн дараа эн чинь тэгээ сайхан юм бол том боо юм штэ тий. Тэг н хэний гоё болно л та. Тий. Бүрийн дотор нь жимсний 50 жилийн дараа 100 жилийн дараа ч юм уу. Энд нэг жоох ингээ хөлрөөд байдаг байхгүй энийг хайрган дээр. Тэгэнгүүтээ би энийг бүр юу яасан чинь бургас их чийг татдаг гинэ. Ирэх жилээс бургас тарьж үзье гэж санаад байгаа. Хүнээс асуусан чи бургас хамгийн их чийг татдаг. Айгуу жоохон тийм шүүрж байгаа юм бол тэр чи гол болох ч магадлал болог болох магадлал чих өндөр. Бургасыг дагаад. Бургас их чийг татдаг. Би ч одоо эхлээд бол мэдэхгүй. За хамгийн их урт ургадаг мод хамгийн түргэн ургадаг мод юу вэ гэсэн чи улаас хайлаас л гэсэн чинь тэгэл тэрнээс нь олж ирэл одоо зүйлдэ аль нь улаас нь аль нь хайлаас өөрөө жижигэж байгаа юм аа. Тэгээд модод байна. Тэгээ модод одоо тэгээд улаас хайлаас л гэж надад би тэгээс энийг ямар өгсөн болно модны ямар юу ч мэдэхгүй юм. Тэгэл тарьцсан байхгүй. Энэ одоо хэний өвлж? Энэ манай хаварж. Танаа хаварж. Одоо худаг нь бол эндээсээ явж байна уу? Худаг тэр байна. Ундны усаад худгаараа. Худгаар. Мал бол одоо яаж байна? Мал худгаас. Худгаасаа юу? Өдөрт одоо хэд удаа услах вэ? Ой ганц. Өөрөөсөө хүрээд ирж байна уу? Өөрснөө худгийн мал ч амар ш. Сурагцсан. Худаг дээрээ бүртгэж чинь. Усаа худгийн мал ч одоо нэг онцлог нь одоо бүрэн байдгийн тэр ш. За одоо усны мал биш. Өглөө бол өөрөө услахаараа нөгөө малаа хараад бүгдийг бүртгэж тавьчих. Малаа доолчин. Өдөр болгон бүртгэж. Мал өөртөө хүрээд ирнэ. Өөртөө өшөө ямар хаашаа яах ямар уух юм байгаа юм биш. Худаг дээр л ирнэ. Бодог дээр нэг гэртээ ирж байгаа. Гэртээ ирж байгаа. Энэ дэрсийг хадаж болохгүй юу? Энийг За мэдээ. Болох баха. Зүр гараа дүр хадчмаар юм бэл. За энэ бол одоо үнэхээр сайхан үлгэр жишээ байна да. Ингээ сайхан хашаалаа та тэгээд ер нь одоо нэг битэрийн асуудал бол энэ 8 сарын яг дундуур хатаад авдаг байхгүй. Тэгээ энэ жил одоо би энэ ажил одоо оройтод ингэ замраа. Энэ бол нэлээд олон одоо хураг шигт одоо өвс. Энэ ч яг дайггүй яг уу. Дайггүй тавиад өгчдөг. Өгч. Олон ч үеийн тэгтээ бол яг бас малын 100 гаргаад гоё энэ төрөл бүрийн юм байдаг. Мөрдөг хадуурал туучд биш дотор гэхгүй бол байгальтайгаа хамгийн их ойрхон байдаг хүмүүс малч. Тэгээ энийг юм хэд модоо өөрөө тарьдаг болохоор бас хүний хадуулах дурггүй өөрөө хадахгүй бол наа чи мод гэмтэйгээд мод гэмтэйгээд байдаг баг. Тэг ин одоо энэ ч одоо мод гэж мэдэхгүй ингээл. Тэг мод нөгөө өвсөн дотроос харагдахгүй шорк гэдэг яхтад гэмтэйгээд. Тэгээд энэ одоо тэр нодлонгийн тэр гэмтээцсэн мод одоо тэр хойдох биш. Тэгсэн чи ингээ ургадаг юм байна. Тэгээ доороос л дөнгөж яаж вэ? Одоо тэр дээдлийн нь өвчсөн хэсэг биш үү? Тэр ингээд ташууд арай хийж. Танах одоо бактери энийг сайхан хэрэгжүүлмээр юм байна да. Хэрэгцээд одоо яг ер нь хавар үстэй. Хавар ер нь хашчих л юм болчихно үстэй. Би энэ чинь 6 жилийн өмнө намар хашаад намар тарьсан юм. Намраас хашна. Тэгээ намар хашчингуудаа тарьсан. Одоо энэ жил нэг хэдийдийг нэг ингэж хашчул зүгээр юм биш үү гэдэг байгаа. Тэгээд үнэхээр ингээд энэ одоо ингээ гараад ирж ивэл одоо бас малчин одоо энэ хүмүүст маань тэгээ нэг жил өвстэй дараа ингээ хөл орооцолдод амар болж байгаа. Тэгээ яг гоо энэ дээр нь шууд нөгөө 2 тонны ийм божгинд хийж зогсож байгаа.
шууд дээрээс нь урсгаал хамаагүй услах юм даа нэг хөөгдүүд. Тэгээс би бол тэрмөөс авандаа хийчихэж байгаад Усалгааны асуудал аюул чухал байдаг тийм ээ. Усалгаа бол ерөөсөө одоо энд одоо тэнд одоо харагдаж байгаа дөрөсөө худаг. За худаг нь бол одоо байж усыг таагаад юмыг одоо газар тариалан ер нь жоох явдаг. Энэ жил бол намардаа нэг хідэн аюуг бас ингэ тойруулчвал танаа багт бол нэг олон малчид бас их аж туссан өгөх юм шүү. Ядаж одоо мал төлдөх үеэр те хураг бол одоо ишгэнд одоо их нарийн үс явдаг. Тэгээд эндээс ингээ анзаарж яхад ер нь тарьж болдгийм байна гэдгийг бол одоо давхар одоо ингээ харуулсан байна. Дээр нь одоо модоо тариад давхар хашаалаад тэгээд энд чи одоо ингээ нэлээд олон төрлийн ургамал урагчиж шүү дээ. Энд байгаа хашаанд байгаа ургамал хашааны гадаа байхгүй байгаа байхгүй юу? Тэгээд хашаан дотор байгаа ургамлын тоо бол бараг нэр 10 гаруй төрлийн юм одоо миний нүднүүд зүгээр ингээ харагдаж байна л да одоо энэ жишээ нь ингээ тий. Тэгэхээр энэ бол боломж биш боломжтой зүйл байгаа даа л да. Магадгүй энэ ингээд өргөжөд явах юм бол энэ хөндийг бараг хадлангийн талбай болгочих юм бол та хэдэд бас одоо үүс худалдаж авахгүйгээр малчтынхаа эдийн засгийг бас хэвнэх юм боломжтой юмыг одоо бас юм сайхан суурийн тавиад бас сайхан ихлүүлсэн байна. Дээр нь бас ингээд мод тарьсан байна. Энэ мод одоогоос яг хөө ингээд одоо ингээд баг байгаа боловч ирээдүй Монголын одоо хойч ирээдүйн чинь 50 100 жилийн дараа ёстой л нэг чинь нөгөө олон томроод ирэх шүү дээ тийм ээ. 100 жилийн дараа ч энэ бивчиг хүндэж мод болох юм бид. Энэ моднууд чинь дахиад үрээ хаяад дахиад нь чинь нөгөө үржил явна шүү дээ. Энэ ургамлууд энд гадаа ургаж болно тийм ээ. Ургаж болох уу? Болох байсан. Яагаад энд хашхаар ургаад байгаа гэхээр нөгөө малын хөл хүний хөлөөс ингээд тусгаарлаад ирэхээр ингээд гараад ирж штт. Тэгэхээр нөгөө одоо энэ бэлчээрийн асуудал дээр чинь ингээд бид нар ч одоо яриад байгаа шүү дээ. Малын өвсний одоо ургамлын тоо багасаад байна гэдэг юм чинь ерөөсөө энэ хашаан дотор байгаа хашааны гадаа хоёрын зүйлээс ингээд ялгаа нь бол харагдаж байна тий. Энийг нэг хэрэгжүүлвэл ер нь яа тий. За тий наа чинь болохгүй юм бол болохгүй юм байхгүй. Болгоод гаргаад ирсэн байна шүү дээ тий. Жохон зүтгэл хэрэгтэй. Энэ бол бодит жишээ байна да. За баярлалаа. Энэ бол бас нэг олон малчид бас ганцхан энэ нутагт биш. Монголын 4-8 зүгийн одоо малчид бас эндээс бас нэг санааг аваасаа. Зөвхөн өвлж хаваржааных урд талд бас яг ингээд өөрөөсөө хашаагаа ингээд угуулад ингэчих юм бол бас энэ урах боломжтой юм байна. За усалгааны асуудал мод бол ургах юм байна. Ургах юм байна. Усалгааны асуудал болохоор та энэ дээр 4 жив оруулаад ирсэн байгаа юм. Тэ энэ тооны савлт. За энэ усалгаа нь одоо яаж явж байгаа? Тэр талаас нь олж би зүгээр энийг сард одоо юм өдөрт хэд усалдаг. Гүн чинь 7 хоногт 2 усалчаад байгаа шүү дээ. Яг зуны ид халж байгаа үед. Ид халж байгаа үед. Зүгээр ид тэгэл 7 сар гаргаад тэгэл хайчин дөө. Тэгэл борооч орчин. Тэгэл одоо тэр жигтэн л хайчдаг шүү дээ. Ид нэг 5 сар 6 сард бол нэг 2 ч юм уу. За 7 хоногт амжиул 2 амжихгүй бол нэг яг нөгөө үндснээс нь ногоо урагж ирж байгаа үед нь сайн услага хийчих юм бол тэгэл тэрнээсээ хойш бол тэгэл гайг болчихж байна тийм. Нөгөө жавар гаргасан усаар услаад. Надад л тэгж ил хүн зааж өгсөн. Би тэр мэрэгжлийн хүн биш болохоор жавраар усын заавал шүү те. Гарчиж байна. Шууд удгийн үдэ усаар усалж юу яаж болохгүй. Тэгээ заавал сгөө жавар гай усны жавар гаргаж. Наранда жоохон халаал тэгээд жавар. Тэгээд өдөр усалж болохгүй. Өдөөс хойш усалж бай. За их дэлхийд их сайхан буйныг хийж ирээдүйн Монголынхоо хойч үедээ сайхан 6 мод байгаа ч гэсэн бас энэ газар нутагт их том буй. Мод гэдэг юм чинь хүнд одоо маш тийм агаар юмнуудыг бас бэлгэлжээд iyi шүү дээ. Бас энэ тоос шорооноос бүх хэмээл одоо хамгаалж байдаг. Их сайхан буйныг хийсэн байна. Тэгээд сайхан хуурч хөөр суулаа. Олон сайхан зүйлийг одоо бас сайхан биднэртэй олон Монголынхаа ард түмэд өөрийнхөө ариун сайхан хөлбөрөөр танилцуулсанд ахтай талархлаа. За баярлалаа. Тэгээд дууны өвлийн сайхан сард нь эргэн уулзах сайхан ерөөлөг тавья да.
сайтай байхад өдөр бүр амттай. Омега 3 нь судасны хатуурлыг эмчилж, тархины цусан хангамжийг сэргээн, ой тогтоолд, мартаж санах өвчнөөс урьдчилан сэргийлдэг хамгийн сайн ханаагүй тосны хүчил юм. Иймд эмчилгээний өндөр тун агуулсан омега 3-ыг хэрэглэж байхыг зөвлөе. Эмчилгээний өндөр тунтай Кормега бүх эмийн сангуудаар Кормега. Эмийн завраас гач нөлөө хориглох заалтыг уншиж эмч эмзүүчээс асууно. Хотел хөлдөөгч 150 литрийн багтаамжтай 3 хоньны мах багтдаг. Евро стандартын мотортой зис хоолойтой 1 жилийн баталгаатай. Нүүдэлчин хөлдөөгч 100 литр багтаамжтай 2 хоньны мах багтдаг. Евро стандартын мотортой зис хоолойтой 1 жилийн баталгаатай. 32 инчийн зурагт 12 вольт 220 вольтод ажилладаг. Хатжуулсан шилнүүртэй тул шил хагарахгүй. Интернет, YouTube сувг орох боломжтой. Смарт зурагт 1 жилийн баталгаатай. 100% модны цаасаар хийсэн цайруулагчгүй, эрүүл мэндэд аюулгүй бүтээгдэхүүн. 2 давхар зузаан хээтэй дардастай тул тос усыг сайн шингээн. Мөн Softleaf-ийн норгож хэрэглэж болдог модны цаас нь 3 давхар уудан савлсан 2 төрөлтэй. Эрүүл мэндэд ээлтэй цаасан бүтээгдэхүүнүүд танай гэр бүлийн шилдэг сонголт. Softleaf. Maxi Pro ашигтай бактери нь 100 жилийн түүхтэй олон улсын эрдэмтдийн сулгаа туршилтаар батлагдсан дэлхийд цор ганц антибиотик дэвсгэртэй бүтээгдэхүүн. Элэг цөс, нойр булчирхай, хотоодны шарх улайлт, хеликобактер, өтгөн хаталт, батгшилтай хүмүүс хэрэглэнэ. Maxi Pro ашигтай бактерийг Монгол хүн бүр хэрглэж үзээрэй. Тэгээд бүгдээрээ эрүүл байгаарай гэж чин сэтгэлээс хүсэж байна. Аз жаргалтай гэр бүлийн өдөр тутмын хэрэглээ Maxi Pro. Та ч баг ерөөсөө энэ дотор баг зүгээр ингээд суучмаар юм шүү. Гоё. Гоё. Би хаяа хэвддэг шин. Аа. Энд. Сарвч одоо нэг Гү одоо энэ дээр би ингээд өмнө дэлгэрлөө захиалчаад байгаа. Зүгээр том нөгөө гойлон ширээ, модон ширээ. Хоёр талд нь гойлон сандалтай, гойлон колорн зүсүүлээд. Гойлон сандалт. Сүйдвэрч нь өөрөө яг голд нь хийх гэж байгаа. Тэгэл дотор нь сууж. Ингээд нэг жимснээс сайхан сүйдвэрт нэ. Сайхан нар халуугаа за мотор байгаа юу гэж бодсон. Тэгээд эндээс ярьж. Дээ сайхан мод. Ер нь гэртээ орохгүй байна. Модны сүйдвэртэй гоё. Гоё дээр сүйдвэрчтэй. Сүйдвэрчтэй. Тэгээд нэг жоохон түүддэг асаад баг гэртээ орохгүй эндээ хоноо тэгээд. Энийх энтэштэй хархаг баадаг хийж идэ. Энийхээс энэ дээр нэг сайн. Тэгэж байтал энэ болог маань ч бас гарч ич юм болоо. Энийгээр ингээд юу одоо бургас тарих гэдэг байна. модоо дагаад. Тий. Одоо энэ нөгөө ийм хашаа нүнтэй болчихлоо л доо. Уул надаг оригинал 6 жилийн өмнө авахд би энийг 900 мянгаар авчихсан энэ 12 байраач. Одоо ийм хашаа авъя гэхээр одоо нөгөө модон үнэтэй болсон гэдэг одоо энэ жигтэйх үнэтэй. Уул нь ийм ингээд нэг энэ тэндгүү барайл тус нэг ингээл тарьчмаар л юм билээ. Уул нь гайгүй хямдтай тодрох юм бол энд нь яадаг дан алюминий мод байсан ч яадаг. Дан жосоргоны мод байсан ч яадаг. Нэг талд нь дан боргосч байсан яадаг, тийм ээ? Ингээл тариад баймаар юм л. Тэгээ одоо бас энэ сүүлийн үеийн бороо их овлохгүй орох юм. Заримтай хамаагүй устаагүй энэ өдөр чинь гой ширх байсан шүү. Хамаагүй устаагүй ингээд жалга болгоод ингээд сүүлийн үеийн бороо бас овлохгүй байна. Ойлгохгүй байна. Тий, овлохтой жоохон бороод бол ингээд яагаад тэгээ тэнгэрийг захирч одоо юу. Тэгээ байхгүй шүү дээ. Бороо устай сайхан л байна шүү. Тий. Нөгөө нэг хямд төсөр нэг юу байдаг шүү дээ. Төмөр хашаанууд. Тэр өхөр юу дэсгэхгүй шүү дээ. Дэсгэхгүй. Тий. Тор нь уу? Тэр бүтэх. Зүгээр юм тарил гэж зорхол юм бол хашаага хашаага чанартай. Тий.
Хэн энэ хашаанд 24 цаг хэд 4 үйл дээр л байж байгаа. Хашаагаа найд дуртай л байх. Тэгээ дайны хажуугаар дайчин гэж энийг бас юм тарихад хэцүү. Туулаа нүртэл их дайсгана. Ингээ дандаа дээрээс нь идэ идэх байхгүй. Одоо ингээл одоо би надад таруудын чинь энэ дээр сайн бохилохгүй л бол дандаа өндрөөс нь ингээ идэхээр бас тэрүүнээсээ болоод миний модыг дээш урахгүй байгаа хүмүүс мэдэхгүй ш. Тийм ээ. Нэг ингээ хүчээ авчгаараа бол энэ дээр бол дорол дээш өвчөж. Одоо тэгээд эндээ ингээ сайхан мод ингээ тариад ингээ хашаалаад ирэхэд чинь газар чинь тэгээд уул усан лус авдаг чи бас эзэтэй ангаад бас баярлалаа тэгээд одоо бас юм бол харуулж илээ шүү дээ уруулаа. Тий. За өдлөхөө дээ. Айсараа байна энэ бол. Тийм үү. Тэтгэж дэлхийн талыг дайсан түмэн жилийн баатрын удамтай хамт төрийн Монгол минь За сураг дарган сайхан намарч гэнэ үү? Сураг дарган сайхан намарч байна. Сайхан намарч байна. Сайхан зам бол сайхан намар болж байна тийм үү? Уртай бороотой сайхан намар бол. Сайхан жил бол. Тэгж байна. Сумын 30 жилийн болов уу? Сумын 30 жилийн бол. 30 жил үстэй тийм? 30 жил. За сайхан намарч гэнэ үү? Сайхан намарч. Хурдан мөрөө өнөө энэ жил. Хэдэн мөрөө өнөө? 6 нас өнөө. Ондог байна. Хэдэд орсон? 4-т орсон уу? Ямар нас өнөө? Азраг. Ояач нь хин гэж хүнээ азраг. Нэмсэл. Энэ багийн. Тэ энэ манайхаа. Зөв. За сүрэг дарган сайхан намарч гэнэ үү? Сайхан намарч. Сайхан намар болж байна да. Тэгж байна. Айраг цагаан элбэг байна уу? Элбэг байна. Одоо өвчл одоо сайхан гарцтай бол одоо малчин төв нэмэр ганц одоо хөсдөг юм шүү дээ тийм ээ. За хэдэн жил одоо мал малж байна? За одоо бид тэр чинь мал дээр гараад 10 гаруй жил болж байна. Та 12 3 жил болж байна. Аавынхаа удмынхаа заахын буурлыг. Тэ аавынхаа удмыг залгаад 10 маллаа тэгж байна та. Мал мална гэдэг чинь тэгэл ерөөсөө завгүй одоо байдаг шүү дээ тийм ээ. Тэ. За хичнээн одоогүй цааш байна. Энэ жил нэг 30 гараадгүй сааж байна. Нодлон хэдийг сав. Нодлоо олонгүйтэй байсан. Нодл нэг 100-аараа өрхөөргүй сааж байгаа нэг сааж. Өнгөрсөн үйл бол нэлээ хатуух үйл боллоо. Марлын гарц хэрэг байна. Гайваа. Өөрчний өнгөрдөг үйл нэмлийн чанга үйл боллоо шүү. Тэгсэн тий. Марлын хатуух үйл боллоо. Тэгээд бэлтгэл сайн байх хэрэг. Ишнэ байгаа ч гэсэн одоо тэр байгалийн нөгөө хүн тооцож байдаг. Одоо наадмын дараа намар гэж одоо өвлийнхээ бэлгэлдээ ингээл одоо орцол явж байгаа юм байна.
Тэ өвлөө амлтагт ороогүй арга ороогаад гүгээр төгс хичээл орох гал байж байна та. Хичээл нь одоо орно одоо тий. Орно. Одоо хэд оноод орох гэж байна? 2. 2 оноод орох. Хэдгээр анги вэ? Одоо 4-т. Одоо 4-т орох уу? Оо зөв. За том болоод ямар мэрэгчлээ хүн болох вэ? Малчин болно тий. Малчин болно гэдэг бол сайхан мэрэгжил тийм ээ. Энэ сайхан одоо буурдынхаа буян аав ээжийнхээ мэдээ залгуулаад аваад явна шүү тий. Монголын хамгийн том бахархал малчин ард түмэн шүү дээ тий. Нүүдлийнхаа соёлыг хайрлаж байна, хамгаалж явж байгаа. Энэ нүүдлийн соёлын үеийг хамгаалж явж байгаа хүмүүс малчин ард түмэн. Монголын ард түмнийг одоо бас ингэ цаг тижээж байгаа шүү дээ тийм ээ. За мундаг байна одоо тэгээд. Одоо тэгээд сургууль хичээл намд орохоор тэгээд дотор байранд сумдаа байж гинөө. Үгүй ээ, хүүхдээ хараад би төв рүү ордгийг. Төв рүү орж гинөө. Зөв. Тэгээд амралтын 2 өдрөө нааш хөдөөнө гарч ирэх ба. Тэр нах багнуурд байдаг юм аа. За. Тэгэхээр амралтаа нэг ирэхгүй. Олон хоногийн амралтаа, өвлийнхээ амралтаа, хаврынхаа амралтаар л ирцгээе. Хайдмар гэр амбул одоо хэдүүлээ. Амбулаад тавуулаа. 3 хүүхэд. 3 хүүхэд. Хэдхэн байлээ? Манай дондох уу? Хэн блэ нэр алдарна? Даваа жаргал. За. Одоо тэгээд хүүхдүүд нэг сургууль амраад ирэхээр л малчин ард түмэнд жоохон бүл нэмэгдэх юм тий. Тэгээд сургууль цэцэрлэг орчоо тэгээд нэг хоёулаад үлддэг дээ. Тэгэл. Хан одоо хөдөөгөр явлаа тэгээд ер нь хөгчүүд голцвол одоо тийм юу байна. Маллаад үлдчихэ. Залуу малчд бол ер нь жоохон ховор байна. Адуундаа хайртай хүмүүс л одоо залуучууд ер нь адуунд одоо торгож үлдчихэ шүү дээ үнэндээ. Одоо ийшээ танай энэ багт одоо залуу малчд одоо хэр байна вэ? Манай энэ залуу малчтай залуу малч. Та хоёр маань ингээд одоо залуу малчтайхаа төлөөлөл болоо гэсэн. За сайхан айраг байна. Говьсөнбүр аймгийн Бордхон ард түмний одоо уламжлалын доогоор хийсэн. Энэ сайхан боржигны борд талын сайхан одоо хүмүүл та нар алдартай байна. За. Дэмбэт хөө таад мөрөөс. Дэмбэт нэр. Гүүг одоо өдөрт одоо хэдэн удаа цаадаг. Ер нь нэг гүүнээс одоо хичнээн одоо суух сав. Өдөрт 5 саана. За. Тий. 500 гаруй гарах уу? Нэг гүүнээс. Тий. Одоо 30-аад гүүнээс хэр чи хичнээн литр одоо гарах уу? 20 гаруй литр. 20 гаруй. Тий. За гүүгээс цаах. За тэгээ таад мань ажилд орлоо. Аавч иргүүгээс ч одоо дүүг арах нэ тий. Ийм ондог байна. Унга татаарай.
Тэгээ ойлнууд те. Тай даун татах уу? Татат. Нөө тач имэйлийнхаа луу тачаад ингэ. Хамаагүй мөрний хоног хамаагүй чаг татчихуулахгүй. За мороо вэр жаав мороо юм л. За. Тэр хонтой энэ баруун дээгүүр даваа хоноо эргүүлж ирээ. Тэрчтэй. Мөрийнхөө ама хазаарыг гэрийнхаа өмөртөөжилж явдیں۔ За. Мөрний имэйл дандаа хойтлон дэше харуул тавиад тийш тавина хөө. Мэдээж. Уртаал нь яд юм байгаа зү. Тэгээ хойтлын бүргээр нь тавьдгийг. За хоёлоо эндээ явъя та. За. Чу. Наа хоёлоо эндээ яваад. Би хоноод. Аваач түрээ дээр. Бэрэн хотын Анжи өнгөт ган хийцийн барилгын ажлын нэгдсэн аж үйлдвэр. Солонгосын том оврын CNC бүрэн автомат хөрөмжүүдээр сэндвич хавтан, хэвтэй өлгөөтэй хавтан, ханын сэндвич, шал дээвэр, ханын полиуретан хэмжээртэй чулуун хөвөн, сэндвич нь голдоо, чулуун хөвөнтэй хоёр талдаа галд тэсвэртэй хар сэндвич хавтан. Мөн шин Атрад веб ган хийцээр бүх төрлийн дан хужилтын төмөр каркас ирэнд ганцхан хийж байгаа. Эдийн засагт хэмнэлттэй, даат сайтай, хөнгөн, газар хөдлөлтөнд тэсвэртэй. 9. Та Mobicom-ийн хэрэглэгч бол шууд холбогдох дугаар од 86 158 499 18 40. WeChat холбогдох дугаар нэмэх 86 15 84 99 180 40. 2018 оноос эхлэн зөөврийн сарвч хашааг хийж, одоогоор 45 ширхэг сарвч 2000 гаруй хашаа хийсэн. Манай сарвч хашааны давуу тал нь банз модоор хийгдсэн нь нөмөр нөөлөгтэй. Төмөр зузаан хийц чанарын хувьд бат бүх нүүдлийн журмаар амьдардаг хөдөөнийхэнд өргөж тээх, нүүж зөөвөрлөхөд авсаархан, газар ухаж, шон суулгах шаардлагагүй. Байгаль дээлтэй, загвар хэмжээг захиалгын дагуу чанартай хийж, орон нутгийн унаанд тавьж өгч үйлчлэх болно. Холбогдох утасны дугаар 80 85 99 99 57 19 57. Top Laptop Tech Store. Америкийн нэгдсэн улсаас шинэ болон хуучин ноутбукийг оруулан ирж, худалдан борлуулж, хямд үнээр чанартай ноутбукийг сонгоорой. Манай дэлгүүр нь худалдан авсан бүх ноутбукэндээ 12-оос 36 сарын баталгаа олгоно. Мөн дагалд дуулж, цүнх, хулган, пад, Монгол Улсын фонд, гарын хамгаалалт дагуулan өгч байна. Бүх хэрэглээний програмуудыг суулган өгнө. Хаяг Монгол 3 дугаар сургуулийн баруун талын автобусны буудал. Мөн хүргэлт үнэгүй. Хөдөө орон нутгаас захиалбал Монгол шуудан болон орон нутгийн унаанд тавьж явуулна. Жич унааны зардлыг манайтаас хариуцсан. Холбогдох дугаар 99 6 14 21 99 4 38 13. Top Laptop Tech Store.
Сайхан бэлдээл хашаа уруугаа сайхан янзтаад өвд ижээл авсан байхад бол өвд бол тэгээд ер нь бол алцахгүй өвдийг давна шүү дээ. Тий, яг нь яг нодон бол их сургамж боллоо шүү дээ. Малыг биднээс ч нэг хойч юм бол яг заавал муутахын хүлээгээд байдаг. Муутахын хүлээгээд байдаг. Заавал нэг өргөж ижил тэжээдэг. Одоо тэрнээс өмнө сайхан танагтай байхад нь тэжээсэн бол ачилгааш бага ордог. Тэжээлэл өгчдөг, хэмжээнд нөгчдөг. Тэгээд явахад малчин бол ямар ч асуудалгүй ордог юм ээ ер нь бол. Биднээс ч яг заавал муутахын хүлээдэг их буруу юм байна л гэж бодож байна. Ахмад малчтайдын одоо бас энэ дуу хоолой үзэл бодлыг бас сайхан залуу малчт хүргэдэг тийм уулзалтыг ер нь жил болгон одоо ялангуяа яг үдэд намрын цаг үед бийж юмэр байгаа. Яг энэ одоо энэ нутгийнхаа Монголын одоо бүх одоо тэр сайхан газрын сум сумын малчтын одоо тэр ахмадуудыг цуглуулад өвөлдөө юм бэлдээ шүү. Тэр хүмүүс чинь баг хилээд өгнө шүү өгчүүд. Тийм өвөл боллоо. За тэгээд одоо дараагийн өвөлд юмуд бэлдээрээ. Урд нь бол одоо өвлийг болохоос өмнө одоо тэр намартаа бэлтгэлийг бол айгуу сайн хийдэг байсан шүү дээ. Одоо би ч өөрөө 20 жил өөрөө баг ингээд мал дагаж өссөн. Өвөл дуусаа хавар болон гутал тэгэл бэлтгэл рүү ордог байсан шүү дээ. Тэ наадмын дараа намар гэл. Тий, бүр баг наадмаас өмнө одоо нэг өвөл дуусаал дараагийн хавар 100 болоод бэлтгэл рүү ороод тэгээд эн чинь жижиг шажиг юм шиг өвлийн бэлтгэл олоод яваад идэг байсан байгаа байхгүй юу. Тий одоо мал төлөө дууслаа хорооныхоо хөрзөнг гаргахаас эхэлж байгаа шүү. Хөрзөнгөө гаргаад хатаачин сайхан төлөө. Тий. Тэгээд өвөл бол эн чинь нүүрсээс ичтэй шүү дээ. За тэгээд өтөг бүүцээс нь ахуулаад одоо тэгээд одоо өтөг одоо хэвтэр одоо муу байх юм бол мал одоо хээл хаях тийм ээ. За тэндээс мал одоо малд ороосоо дарах юм бол тэгэл ерөөсөө сэнсэрчдэг юм биш үү. Гэх мэтлээ ингээд одоо нэг хөгчүүлээ одоо тэрийг яа. Тэгэхээр яг өвөл болохоос өмнө 100 юм уу намартаа энэ ахмад малчтаа цуглуулад залуу үедээ бас хүргэж яадаг баймаар байна. Ялангуяа төрийн төлөө явж байгаа хүмүүс бол одоо энэ ахмад малчтаас энэ малчтынхаа амьдралаас бас ингээд газар дээр нэрээд нэг 7 юм 10 хоног зарцуулаад баг эдрийнхээ юм сонсдог байх хэрэгтэй. Анхан дөсөн нутаг хөвсгөл аймаг. Өөц. Хоймор нутгийн хүн байх. Хоймор нутаг. Энэ хашаа бас амар юм уу? Одоо ийм амар болсон нөгөө гүү ярих ч дадуу хашаа дунгаа барай үйчдэг. Хөнгөн зөөгөөд явж. Моторлоос овер ихтэй. Тэ. За энэ хашаа бол их амар юм шүү. Үнэ үү? Энэ одоо ингээд төгжөөтэй юм бэ те? Тэ ингээд огсраа шургуулаад. Огсоор нэнийг одоо дээш нь татаал салаа ичнэ. Тэгээ салчихна. Монд байгальд их модоор одоо хашаа бариад одоо тэр харгаад байхгүй. Тэ. Эдлэгэнд удаан энэ бас зүгээр хашаа юм уу гэж бодож байна. Наача малд одоо сөрөг юм байна уу? Байхгүй. Байхгүй үстэй. Тэ яг адуунд бол яг л таардаг. Тэгээд нэг өрөө салгаал ачаа аваач. Тэгээд машин дотор хийж аваа. Тийм байна. Машины дэвшинд яг байх гэж байхгүй. Гайгүй. Ер нь гайгүй ш. Элэгдэл байхгүй тэгээд мал сөрөг байхгүй бол одоо болоо ш. Тэ. Удаан жилийн настай байгаль ангаагаас мод тайраад хашаа барихгүй. Байгалаа бас хайрлах хамгаалах хэрэгтэй шүү дээ тийм ээ. Тэ. Ингээд баг нэг хүн барьчихна. Тагин хүмүүс газараа зүгээр. Тийм байна. Эхний хоёрыг авчаад өгсөр чинь тэгэл дараагийн 50 шургуулаад ивчдэг. Зөв. Моржмны бор тал гэж сайхан тал болдог та. Одоо ингээд төвн хажуудаа төвн оролцоо. Сумын төвн одоо ингээд харагдчихсан.